2 дугаар бүрийн жинхэнэ хөвлөгөө нь Манзуушир хотод Данзан жамдэрч гэгэнтэн өндүүрэл бий юм болно гэсэн утга бүхий батлан бичиг хайрлсан дээдийн гэгэн далайлан батламжилж шавдамдан зориулж дээдийн олон ном болгосон юм. 9-р богдыг 2009 онд дахин бодлохгүйсэд богд багшийн тааллаар Манзуушир хотод Данзан жамдэрч гэгэнтэн Манзушийн хийд болон Монголын Бурхны шашинтны төв Гандан Дэгчинлэн хийдийн Дашчимпл Батсангуудын номын алтан сэтгийдээ заларч улмаар 2009 оны За, сайн байцгаана уу та бүхэнд энэ амралтын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За, саяхан Монгол улсын нийслэлд Монгол улсад энэ Азийн буддистуудын холбооны хурал болсон. За, энэ дэлхийд одоо нэгдсэн үндэсний байгууллагад бас энэ буддийн шашны талаар одоо нэгдсэн үндэсний байгууллагаас гаргаж байгаа альва шийдвэр юмнуудад бас зөвлөмж өгдөг энэ том байгууллагыг манай Чой Жамц хамт ингэж ахалж ажилладаг ийм олон улсын нэр хүндтэй байгууллага байгаа. Тэгээ энэний том хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдаад энэ хуралд өмнөд энтгэхээс бас цөөхөн одоо хүмүүсийг өрн авчирсан байгаа. Тэгээ энэний өргөцсөн зочдын маань нэг та бүхэн мэдж байгаа Манчар хотын 7-р дүр Данзан жамдэрч гэж манай одоо яг та бидний энэ уулын Ингрийн хотогт маань Монголд хүрэлцэн ирсэн юм байгаамаа. Тэгээд нутагт 100 мод хоттой хүрэлцэн ирээд өнөөдөр энд ажиллаж байна. Тэгээ өнөөдөр хотогт маань энэ Төв аймгийнхаа иргэд сүсгтэн олон ном айлдвар тавина гэсэн байгаа. За, та бүхэн мэдж байгаа бол маань бас өөрөө хүрэлцэн ирж одоо бидний хотогттойгоо ордон бүхий өргөөнд уулзаж байсан. За, 2019 он бас их онцлогтой байгаа. Манай хотогт маань Гомон Датсан өмнөд энэтхэгт суралцаад одоо 10 жил болсон. Өөрөөр хэлэх юм бол тэнд одоо нийт суралцах хугацаа нэг 16 жил орчим суралцдаг. Одоо энэ жил бол 10 дахь жилдээ суралцаад ингээд цол одоо хамгаалах ийм жил нь байгаа. Тэгээд улсын баяр наадам төгссөн байна. За, Төв аймагт бас энэ тэндгүү сайхан хур бороо ихтэй зуншлага их сайхан байна. За, дараагийн нэг асуудал нь бид нар хотогтыг Төв аймагт морилготой холбоотой энэ жил Монгол улсын засгийн газраас энэ соён гэгэрүүлэх чиглэлээр аймаг орон нутгад бас нэлээд ажил хий гэсэн ийм чиглэл одоо бодлого гарсан байгаа. Тэгээд тэр хүрээнд бид нар бас хамгийн ихний лекцээ одоо Бурхан шашинтан Гандан Дэгчлэн хийдийн тэргүүн Чой хам бас ирж энэ хавар сүсгтэй олонтой уулзсан. За, дараа нь бид нар залуучуудад чиглэсэн ажил мэргэжлээ сонгох чиглэлээр бас 2 лекц хийсэн. Тэгээ өнөөдөр хам хотогт маань сүсгтэй олонтойгоо уулзаад санал бодлоо солилцоод айлдвар айлтгалаад тавиад ийм арга хэмжээг зохион байгуулах юм аа. Тэгээ өнөөдөр бас хүрэлцэн ирсэн амралтын өдөр байна. Та бүхэндээ дахин талархал илэрхийлээд тайзан дээр одоо та бүхний өмнө Манчар хотогт Данзан жамдэрч одоо гигантнэ өрн залъя таныг урьж байна. За, мөн манай 100 мод хотын Дашчимпл хийдийн хамт багш нар гарч ирнэ.
За сайн байцгаана уу. Та бүхний өнөөдөр ямар амгалан айлтгая. За би өнөөдөр нэг тийм хоёр хэсэгчлэн яриа хийн гэж бодлоо. За болсон. Тэгэхээр эхнийх нь бол буддизм бидний амьдралд сэдвтэй лекц, дараагийнх нь бол номын айлтвар гэсэн хоёр хэсгээс бүрднэ. Энэ хоёр зүйлийг жоохон ялгуул гэж би санагдаад байгаа. Сүүлийн үед хүмүүс номын айлтвар гэдэг лекц, номын айлтвар гэдэг хоёрыг нэг жигтэн үзээд байгаа шиг байна. Тэгэхээр хоёр тусад нь байх хэрэгтэй гэж бодож байгаа. Лекц гэдэг бол зөвхөн таниулга, мэдгэх хинч сонсч болохоор зүйл. Номын айлтвар гэхээр юу вэ гэхээр яг бурхны шинтэй хүн жүд амжилтын дагуу явж байгаа тэр ном журмын дагуу явах ёстой гэж бодож байна. Номын айлтвар гэхээр. Тийм болохоор эхний ээлжинд буддизм бидний амьдралд сэдвтэй нэг яриа танилцуулга хий гэж бодсон. Тэгэхээр буддизм бидний амьдралд ямар үр нөлөөтэй байсан бэ? Өнөөдөр яаж нөлөөлж байна вэ? Ирээдүйд ямар хэрэгтэй бэ гэдэг 3 цагийн үүднээс яриул гэж бодсон. Тэгэхээр буддизм бидэнд хэрэгтэй юу? Буддийн шашныг бид шүтгэд ямар хэрэгтэй юм бэ? Ямар зүйл вэ гэдэг талаар ярих хэрэгтэй гэж бодлоо. Мэдээж өнгөрснөөс ахвал дурдах хэрэгтэй бах. Та бүхэн одоо мэдээж орчин үед цаг хугацаа техник технологи хөгжиж сошиал ертөнцид холбогддоггүй хүн гар утасгүй хүн гэж байхгүй бах. Та бүхэн одоо сошиал ертөнцийн элдв олон янзаар харж байгаа бах. Шашны үзэл болон шашныг магтсан болон шашныг муулсан олон талаар нь мэдээлэл тэр бүгдийг одоо маш их авж байгаа бах. Тийм болохоор одоо илүү сөрөг тал руугаа их болж эхэлж байгаа шиг байна. Буддизм хэрэггүй, шашин шүтэх хэрэггүй, мохор зүсэг, шашингүй ах үзэл, эсвэл өөр шашныг үзэх үзэл юм уу? Олон талаас нь олон мэдээллүүд гарч байгаа бах. Имийг бас юм болгон хоёр талтай гэж хүмүүс ярьж байна. Хоёроос ч олон тал байдаг бах гэж боддог. Тэгэхээр та бүхэн одоо буддизмын талаар хэрэг мэдлэгтэй байдаг өөрсдөө сайн ахиулах хэрэгтэй бах. Манай сүсгтэн болон сайхан сүсгэлээд л байдаг, мэрэглүүлээд л байдаг, ном уншуулад л байдаг. Яг нарийн үндсэн утга бурхны шин гэж юу вэ? Бурхан багш юуг номлосон бэ гэдэг талаар нь мэдлэг тухайлан хомс байна. Сүсгтэн болон төдийгүй лам нарт маань ч гэсэн жоохон бага байна. Яг өнөөдрийн байдлаар. Тийм болохоор одоо энэ сайхан технологи хөгжлийг ашиглаад бид бүгдээрээ мэдлэгийг бурхны шин гэж юу вэ гэдэг мэдлэгийг мэдэх хэрэгтэй байна. За тэхийн тулд эхлээд өнгөрснөөс ахуулаад ярих гэж бодсон. Буддизм монголчуудад ямар тус хэрэгтэй байсан бэ? Яаж өрн нөлөөлж байсан бэ гэдэг талаар мэдээж хүннүг үеэс дэлгэрсэн гэж үздэг. Одоо энийг баримтлах хүннүг үед Монгол бурхны шин байсан гэдэг батлах нотлогоо Занвазрын нэрмжид төрч урлагийн музейд байна. 2000 гаруй жилийн өмнө бурхны шин дэлгэрч байжээ гэдэг нэг нотлогоо. Мөн хүннүг өрний үед тухайн үеийн хятадын яг тухайн үед ямар улс орн байсан байн байлдааны үед хүннүгийн газар нутагтад байлцсан умог аймагуудаас олзолж авсан шүтэн дунд бурхан багшийн хөрөг болон цутгамал ихээр олдож байжээ гэж одоо хятадын музей болон архивт байдаг юм байна. Энэ мэтчлэнгээр 2000 гаруй жилийн өмнө Монголд хүннүгийн үед бурхны шин байсан гэдгийг баталгаа байдаг. За дараагийн гол чухал үе бол мэдээж бид бүгдний мэдэх Монголын урлагийн талаар энэ хүний нэрийг дуртахгүйгээр Монголын язгуур урлаг гэж ярьж болшгүй. Өндөр гэгийн Занвазар. За Занвазар гэгээний хувьд гэвэл яадаг вэ гэхээр их муучилдаг. Та бүхэн мэдэх бах. Манжид дагаар орсон халахчуудыг манжийн боол болгосон гэх мэт их муулчилдаг. Тэгэхээр энэ буруу гэх юм одоо энэ талаар нь их ярьж ирдэг, хүмүүс боддог, муучилдаг. Эний эсрэгээр нь бас өөр талаас нь бас харах хэрэгтэй гэж та бүхэндээ би айлтгамаар байна. За манж тухайн үеийн өндөр гэгээний үеийн манж өрн тухайн одоо Монгол улс гэхүү халах улс гэхүү одоо Монгол угсаатан болон одоо өнөөдрийн хятад улс Монгол улс хоёр энэ байдалтай жишж авч үзье л да. Та бүхэн бодоод үзтээ. Хятад улс болон Монгол улс байтжээ, хоорондоо байлдажээ гэвэл хэн ялах вэ гэдэг асуултанд өнөөдөр хүн болгон илбэгэн хариулах бах тийм ээ. Ямар ч хүн ам техник технологи бүх байдлаас нь Хятад Монгол хоёр дайтвал яг өнөөдрийн байдал дээр хэн ялах вэ? Тэрэн шиг яг тухайн үеийн манж Монгол хоёр ялгаагүй бах.
Тийм болохоор өндөг гэгэний тэр шийдвэрийн дагуу монголчууд манжид дагаар орсноор юу хэрэгтэй байсан бэ? Юг авч чадсан бэ гэхээр бараг нэрээ дагаар орсон гэсэн нэртэй байсан болохоос Монголын тухайн үеийн хөгжил, хууль, бүх юм яг монголчуудын гарт байсан. Бүх Чингис хааны алтан ургийн ноёдууд газар нутагтайгаа үлдсэн. Хятад хүн монгол хүнтэй гэр болж болохгүй. Хятад хүнийг монгол нутаг дээр оршуулж болохгүй. Хятад болон манж хүн Монголын газар нутаг дээр гэмт хэрэг үйлдвэл Монголын ёсоор шийтгэнэ. Ийм тодорхой хуулиудын дагуу манжид дагаар орсон байдаг. Энэ бол дайтаж байлдаагүй маш онц мэргэн зөв шийдвэр гэж хардаг. Дайтаж байлдаад манжид дагаар орсон бол ийм гэрээ, ийм хууль хэрэгжих нөхцөл байгаагүй. Манж эзлээд авсан. Эзлэх нь бол цаг хугацааны асуудал байсан баг тухайд. Тэр үеийн том гүрэн одоо Аз төвд дэлхийд босгож ирсэн том гүрэн бол ойр Монголыг эзлэх нь тарахаа батраа байсан. Баг хаадын үеэс дөнгөж салж исэн тэр орныг эзлэх нь ойлгомжтой байсан бол нэг цагаатай өндөр гэгэний энэ мэдлэгээр энэ онц ухаанаар бид манжид дагаар орсон нэртэй болохоос биш монголоороо байсан уусаагүй. Энэ бол голч ухаан юм аа. Өндөр гэгэний гэдгийг та бүхэндээ айлтгамаар байна. Та бүхэн бас судалгаа шинжилгээс үзвэл тодорхой бий. Мөн дараагийн үе шат бол юу өнгөрсөн 8 дугаар богдыг моочилж үздэг одоо монголчуудын тэр шашинд их муу мухай юм хийж исэн юм шиг олон талаас нь муулдаг социализмын судалгаагаар эдгэргээл улааны үзэл сутар орсон түүхээр 8 дугаар богд их муулж ижиж. За тухайн үеийн үзэл шаардлагаар ингээд аваад үзэхэд Монгол манжаас салан тусгаарлаад эрх чөлөөтэй болжээ гэхэд хин хаан болох байсан бэ? Мэдээж одоо үе шиг ерөнхийлөгч ерөнхийсэд гэсэн тогтолцоо байгаагүй. Хин хаан болох байсан бэ? Дөрвөн хаан бол нэг хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой байсан. Бүгдээрээ л Чингис хааны алт ураг энэ хаан бол би яагаад хаан болж болохгүй гэсэн. Тэрнээс ч олон тасархай бутархай болж баг хаадын үе дахиж ирэх байсан. Богд хаан болоогүй бол тэгээд ч одоо дахин удааг улааны үзэл сурталчилаас тусдаа шинэ үеийн судалгаануудаар одоо Монголын үндэсний хувьсгал, манжаас гарах ардын хувьсгал болон тусаар тогтнолын гол үүргийг 8 дугаар богд гүйцэтгэсэн гэдэг судалгаанууд гарч ирж байгаа. Та бүхэн маань настай хүмүүсийг ирсэн байна. Социализмын сайхан ард ажиллаж анги сайхан хүмүүс баг. Мэдээж социализмын үзэл сурталчилал, улааны үзэл сурталчилал олон түүх та бүхэнд сонссон баг. Тэр бүхэн бас төдийлөн үнэн нь юу бол доо шашныг муучлах зорилготойгоор их байсан. Та бүхэн сонссон бол одоо тийм төв хороо байсан юм шиг үлээ. Кино болон номнууд их судалдаг. Яг үзэл судал таараг бол буцаадаг. Үнэн байна уу, худлаа байна уу хамаагүй социализмын үзэл судал таарах хэрэгтэй. Зүгээр сайхан кино хийгээд очиход 4-5 удаа буцааж ирсэн. Ганцхан шалтгаанаар лам нарыг баг муулсан байна гэдэг шалтгаанаар нэг кино 4-5 удаа буцааж ирсэн. Тийм үеийн түүхэнд битгий итгээрээ одоо цаг үе сайхан болохоор үнэн шударга сайхан түүх хийднээс хараарэ гэж хүсэж байгаа. Мөн энэ хоёр богдын үед болон Монгол бурхны шашин байсан нүүдэлчин соёлын үед хамгийн их хөгжүүл, хамгийн их сэргэн мандал, сэтгэл зүг Монголд төлөвшүүлсэн юм аа. Бурхны шашин Монголыг хөгжүүлэхгүй байсан гэдэг үзэл суртал явдаг. Үгүй маа хөгжүүлж исэн гэдгийг одоо би байн хэлж байгаа. Яаж хөгжүүлж исэн бэ гэвэл нүүдэлчдийн дунд суурьшмал тогтцтой газрууд юу байсан бэ гэвэл хидүүд л байсан. Хидүүдийг бараадаад хоршоо, хятад манжийн пүүс, данжаад бүх юмуд оршиж ирсэн. Нүүдэлчин ингэж нүүдэлж яваад хаана хэнийг хаанаас олохоо мэдэхгүй байхад хүрээгээр дамжуул суурьшмал зүйлүүдийг мэддэг байсан. Дэлгүүр хоршоо ордог байсан. Жилдээ нэг очиж заслаа яригдаг. Тэрийг далимдуулж одоо тэнд 8 зэрэг үүсэж исэн. Тусгай хөгжлийн цэцгүүд хийдүүд авч явж исэн байгаа. Хийдүүд маань одоо та бүхэн өнөөдөр Монголд байгаа хийд татсан гэдэг юу гэж хүлээж авч байгаа нөхөр зүгээр нэг хэдэн ном уншаад байж идэг, мэрэглээд байж идэг гэж ойлгодог баг. Үүндээ бол үгүй маа. Хийд орон гэдэг бол сургууль байсан. Монголд буддын шашнаар, ламнараар тэр дээр үед нүүдэлчтэй үед сургуулийг авч явж исэн байна. Лам, шашин энэ бүгд сургуулийн үүрэг гүйцэтгэж идэв. Энд бид бүхэн сургууль одоо өнөөдөр та бүхэн дэлхийн нийт яаж хөгжиж байна? Илтгэл байна уу? Яруу найр одоо олон нийтийн өмнө илтгэл тавих, хүний хуу хөгжил хандах, сэтгэл судлаа бүх юм хийд бурхны шашнаар дамжиж Монголд байсан юм аа. Сургууль гэдэг бол бид нэр төв номлыг үздэг. Төв номлыг үзэхэд бол Монгол бичгийг үзэх хэрэгтэй болно. Монгол бичгийг дамжуулж ирсэн сургуулиуд бол хийдүүд, татсангууд байсан юм аа. Сургуулийн үүргийг гүйцэтгэж ирсэн. Та бүхэн өнөөдөр бид энд театр цугласан байна.
Монголын анхны театр гэдэг ярил мэдээж хүмүүс социализмын үед Балдарга ихнэр Палатава, Анастасия Цэтэмбал тэр хүний анхны театруудыг 21 сургууд 21 аймагуудыг театртай болгосон гэж мэддэг үздэг баг. Гэхдээ тэрнээс ч өмнө театр Монголд байсан. Энэ бол юу гэхээр Саран хөөний намтар гэдгээр театрч үзүүлбэрийг үзүүлдэг байжээ. 5 дугаар ноён хотын үед одоо анхны театр гэж хэлж болохоор одоо та бүхэн өнөөдөр анзаардаг бах жил болгон одоо соён даншиг гэсэн наадмуудыг хийж сам харих. Сам харих гэдэг бол яг яг үндэслэл онлоороо бол их чухал бясалгалын үйл боловч зүгээр тухайн үеийн ард түмнийг харахад бол үзүүлбэр, театр, бүжиг тийм аяар хөгжиж ирсэн. Урлагтай салшгүй том холбоотой. Ийм тэргүүтнэр бурхны шашин болон лам нар нүүдэлж хөгжлийг, соёлыг түгэж исэн. Хөгжүүлэхгүй байсан гэдэг нь яг эсэргээр. Монгол хөгжихгүй байсан шалтгаан нь буддизм байсан гэдэг нь яг эсэргээр гэдгийг гэж бодож харагдаж байна. Энэ зүгээр би бурхны шинтэй лам хүний үднээс хэлээгүй. Зүгээр шударгаар бодоод үзэхэд юм байна. Монгол шашин, сургууль, соёл бүгд шашнаар дамжиж байжээ. Урлагийн талаар ярихад өнөөдөр Монголын урлаг гэж ярихад Монголын одоо цутгамал, хатгамал, бургатын дүр гэж ярихад өнөр гэгийн нэрийг дуртахгүйгээр Монголын урлаг гэсэн сэдв бараг байхгүй гэж хэлж болно. Өнөр гэгнээс улбаатай ийм урлаг, соёл, сургууль бүгд байсан. Театр, цам гэх маягаар энэ одоо та бүхэн одоо орчин үеийн төгжөөд ихтгэл гинүү одоо лекц гинүү тэр бүгдийг лам нар тавьдаг байсан. Шашин соёл ухамсарт нь одоо хүмүүс их ярьж л байна л да. Одоо энэ олон хууль байхгүй. Тэгээд нүгэл гэдэг ганцхан хуулиар монголчууд ёс суртахууныг сахиж ирж ижээ. Энэ нүглийг хэн ярьдаг байсан бэ? Лам нар буддизм ярьдаг байсан. Монголыг ёс суртахуунтай байлгаж чаддаг байсан. Хуулиас илүү шүү. Хүн гэмт хэрэг хилдэж байгаа, буруу юм үйлдэж байгаа хүн 52-ын тэд эрүүгийн хуулийн тэд инхээр би болохгүй байна гэд болдог хүн байдгүй юм байна л да. Ер нь гэмт хэрэг хийж байгаа хүн. Нүгэл шүү базраа ингээд болж чаддаг юм байна. Хүн шашин гэдэг. Хүнийг тэгж ёс суртахууныг сахиулж аюулгүй төлөвчсөн нийгмийг иргэнийг бэлдэж чаддаг. Шашин, сургаал, хүний итгэл, сүсэг тийм байдаг юм байна. Минь мэдчихвэл хамгийн гол бидний одоо ч өнөөдрийг хүртэл хийж байгаа буддизмын гол үүрэг ажил юу вэ гэхээр сэтгэл зүйчийг байна хэлж байгаа. Лам нар сэтгэл зүйч хийдэг. Би өнөөдөр Монголд ирээд хэдхэн сарын хугацаанд маш олон хүн орж ирээд зовлонгоо ярьдаг. Би нэг хинт ч хэлээгүй шүү. Танд л хэлье. Та л бодож байгаарэ. Та энийг нэг сайхан болох талаас нь бодож байгаарэ гэд бүх зовлонгоо уудалдаг лам дээр. Тэр лам зөвлөгөө өгж ийн үгүй юу яг сэтгэл судлалын нарийн зүйл ярьж ийн үгүй хамаагүй хүн тайвшраад гардаг байхгүй лам дээр ороод. За миний хүү ингэж байгаа шүү. Та нэг бодчоорой. Та нэг ном уншичаарай. Тэгээд гараад явахдаа нэг утлагаа уншуулаад за ламд хэлсэн лам ном уншиж байгаа шүү гэд сэтгэл нэг үеиг тэр мэдрэмжийг өгдөг. Өнөөдрийг хүртэл хэдэн зууны жил турш өгсөөр л ирсэн. Энэ бол сэтгэл зүйн гол хэрэг нь үр дүн ийм байх хэрэгтэй хаа гэж боддог. Сэтгэл зүйхээр заавал ч хүний нарийн сэтгэл, хүний тэр галзуурлын мэдрэмж тэр зүйлийг нарийн ярих гар албагүй гол үр дүн чухал баг. Сэтгэл зүйн гол үр дүн юу юм бэ гэвэл сэтгэлээр хямарсан, зовсон амтан ирээд амьрлаад сайхан болоод уужин болоод гардаг. Тэрийг лам нар хэдэн зууны турш хийсээр ирсэн, хийсэрч байна. Өнөөдөр ч та бүхэн мэдж байгаа. Ийм байгаа өнгөрсөн түүхэнд ингэж нөлөөлж ирсэн. Мөн буддизм олон сая Азийн буддистууд Инхтайны баг хурлын эрдэмтдийн хорол дээр их дурддагдж байна л да. Их хаадын үед Чингис хаан, Хувлын хааны үед буддизмын лам нар хаан хүүгүүдийн сургалтыг хариуцдаг байжээ гэдэг тийм судалгаанууд их байна. Судрын цоморлог гэсэн үү тийм ном байдаг юм байна. Одоо Алтан ордны улс цаашаа задраад Ил хаадын улс гэдэг. Ил хаадын улсын түүхийг илтгэсэн тийм түүхийн шастар байдаг юм байна. Судрын цоморлог гэдэг. Тэр судрын цоморлог Ил хаад бол өөрөө лалын орн. Одоо манай Монголоос данжсан боловч сүүлдээ уусаад лалд орсон боловч тэр улсын түүх нь Монголын хаадын түүх гэж явж ирж исэн. Тэр түүхэн дээр тодорхойгоор юу хэлж исэн байна? Хэдий лалын шинтэй орн байсан ч гэсэн Монголын хаан хүүгүүдийн боловсролыг буддын лам нар авч явж байжээ. Гэрийн багш нар байж, үсгийн заадаг байж гэдэг тодорхой судалгаагаар тавьсан байна. Энэ шинжилгээнд дэр ийм маягаар гарч ирж байна. Өнгөрсөн. Өнөөдөр ч гэсэн энэ үед ажлуудыг хийж байна. За мөн дахиад энэ шинжилгээний эрдэм шинжилгээний хорол дээр дурдсан нэг зүйлийг хэлэхэд та бүхэндээ дуртахад буддизм өнөөдөр бидэнд яаж тусалж байна гэхээр нэгдсэн үндэсний байгууллага тэргүүтээ олон улсын байгууллагууд, компаниуд хөрөнгө оруулалт хийхдээ судалгаа явуулдаг юм байна. Тухайн газар оронд олон улс дамжсан хил дамсан хийхдээ. Тийм хөрөнгө оруулалт үр дүн хийхин тулд юг хардаг вэ гэхээр энэ орн тогтцтой хөгжих үү, хөгжил тогтвортой хөгжих үү гэдгийг хардаг. Тогтвортой хөгжихийн тулд инхтэй байх хэрэгтэй.
Инх тайван бас юу нөлөөлдөг вэ? Мэдээ чухал одоо үнэлэмж дээгүүр тавигддаг зүйл нь юу вэ гэхээр тухайн ард түмний сүсэг бишрэл болон шашин. Ямар шашинтай газар байгаагаас нөгөө нүг болон бус олон улсын байгууллагууд үйл ажиллагаа хийх хөрөнгө оруулахаа судалгааныхаа нэлээд чухал түлхэж болдог зүйл нь бол шашин. Ямар шашинтай байна вэ? Бурхны шинтэй байвал хамаагүй өндөр үнэлгээ авдаг юм гинэ. Энэ зүгээр лам хүний үг биш шүү. Энэ эрдэм шилжгээний хорол дээр хэлсэн Нүүбийн эдийн засаг болон нийгмийг хариуцсан ерөнхийлөгч тэргүүтэй хүмүүс хэлсэн үг. Ийм судалгаа хийдэг. Бурхны шинтэй орон болохоор 50 байна. 50 бахаар тогтвортой хөгжих боломжтой. Хөрөнгө оруулахад хөрөнгө оруулсныхаа үр дүнг авах боломжтой гэдгийг Бурхны шин өнөөдөр Монголд бий болгодог томоохон нэг түлхсэн байна. Зөвөр гадна талаас харахад дотоод талдаа бид та бүхэн сая дурдсан сэтгэл судлалыг бид нэр хийж илүү хөгжүүлэх боломж байна. Ирээдүйд бас яаж хөгжих юм бэ? Ирээдүйд яаж болох вэ гэхээр өнөөдөр Монголд тулгарч байгаа бүх асуудал хүч хэрэл байна уу? Соёлгүй байдал байна уу? Нэг дээрлэгдэг байдал байна уу? Хүнийг хүндэлдэггүй байдал байна уу? Муу муухай бүх юм юу байж болно? Одоо төрийн түвшээд ажилласаа хийдэг байна уу? Улсын мөнгийг шавшигдуулж байна уу? Зүг зөкстөд зарцуулж чадахгүй байна уу? Энэ бүгдийн шийдэл нь Бурхны шин болж чадах юм аа гэж би хэлье. Одоо болон ирээдүйд. Намайг ингэж хэлэхээр мэдээч хүмүүс дараагийн асуултыг асуух байх л та. Өдий 30 жил болчоод юугаа хийж исэн бэ? Өчнөл ном уншуулаа өдий сайжирсан хаана байгаа юм гэж асуух байх. Ингэж асууж байгаагаар мэдээч Бурхны шин тухай мэдлэггүй ойлголтгүй байгаа гэдгийг харуулж байгаа. Зөвхөн ном уншуулах, мэрэглэх гэдгээр шашныг ойлгохыг харуулж байгаа. Яг өдий 30 жилийн хугацаанд ингэж нөлөөлж чадаагийн учир шалтгаан нь юу вэ гэвэл монголчууд шашнаа мэдэхгүй байна. Сайн мэдэхгүй байна. Зөвхөн сайхан сүсэг мэдээч зүсэг зөв. Зөвхөн сүсгээр зөвхөн ном уншуулах, мэрэглэх энэ гурван зүйлийн хүрээнд л шашнаа хардаг, шүтдэг. Хийж өгж байгаа зарим ламнарч тийм байна. Шүмжилж байгаа ч тийм аягаар шүмжилдэг. Энэ бол яг төгс төгөлдөр Бурхны шиний зохицсон мэдлэг биш юм аа. Бурхны шин гэдэг бол нэг ном уншдаг ч юм уу хийдэд очиж байгаа үйл явдал биш. Бурхны шин гэдэг бол хүний сэтгэлд байж хэвээр зүйл юм. Та нэг муу муухай юм хийж яхад болохгүй шүү нүгэл гэж орж ирж байгаа тэр бодлыг Бурхны шин гэж хэлж болно. Бурхны шин гэдэг бол тэр тал сэтгэлийн зүйл. Гаднах нэг гүрэм шавдан хэлгснээрээ мэрэглүүлснээрээ болдог зүйл биш. Гэтэ бас анхааруулжтай нэг зүйлийг дурдхад ингэж хэлэх хүмүүс ном уншуулах нь буруу юм байна, мэрэглүүлэх худлаа юм байна гэж ойлгох гэдэг бас үгүй маа. Ном уншуулах нь тус эрдэм байна, мэрэгэн таарах юм байна. Гэхдээ зөвхөн энэ зүйл биш хит их болчлоод байна. Юм хийх болгонд бол мэрэглүүлэх гэдэг. Би одоо машинд орлоо, зүүн хаалгаар нь орох уу, баруун хаалгаар нь орох уу, манай хүүхд хүнтэй суулаа, заяаны хань мөн үү гэх ийм мэрэглүүлдэг юм л та. Бүх юм мэрэглүүлэх гэдэг өгүүлдэг. Яг уу адуу малаа алдчихлаа, аль зөвхтөө хоёр ажил ороод ирлээ, алийг авах уу гэх юм чилэнгээр мэрэгэн зүйл байж болно. Гэхдээ бүх зүйлийг мэрэглүүлнэ, заяаны ханыг мэрэглүүлнэ гэсэн юм байхгүй. Эрийн хооронд илжиг бүүж ороод гэж сахил дээр хүртэл байдаг. Лам хүн эхнэр өнөхөр хууртыг сал нийл гэдэг талаар ярьж болохгүй гэдэг. Тийм зүйлийг одоо асуух шаардлагагүй эцэг эхчүүд минь хүүхдүүдэд тэгж санаа зовж тэгж мэрэглүүлэх хэрэг байхгүй. Тэр мэрэглүүлдэг зүйл биш. Хуу хөний хочир хосуудын өөрсдийнх нь ажил. Тэрийг бол лам дээр очиод мэрэглүүлээд байх юм биш шүү гэдэг та бүхэн дурдхыг. Тэгээд бас ном унших тал дээр бол мэдээч ном унших нөлөөлөх байдаг. Энэ олон талын судалгаа байдаг. Хүний биеийн 70% нь ус гэдэг бол мэдээч нэмийг шингээж авах чанартай зүйл, сайхан үгийг хэлэх, муу үгийг хэлэх гэсэн олон талын судалгаанууд байна. Энэ маягаар ном унших нь хүнд тус болдог. Жишээлбэл одоо ном унших яаж тус болох талаар бодолцоод үзье л да бүгдээрээ. Ном уншаад яг яаж тус болох вэ? Яг ном уншуулж байгаа эсрэг талаас нь бас бодож үзвэл хүмүүс ихэвчлэн яагаад ном уншуулдаг гэхээр хар цагаан хилам хамгийн ихэнд Монголд яригддаг зүйл цагаан хилам. Цагаан хилам хөрчий, өчн зовлон салгаа байлаа, ажил бүтгээ байлаа, сайн яваад ирэхээр гэж. Тэгэхээр цагаан хилам гэдэг зүйл яг байдгүй юу гэдэг талаар бодолцож үзэн үз та бүхэн байдаг. Мэдээч анзаараад үзэх тийм ээ. Нэг хүн ажил үйсэн дотор хүн болгон сайхнаар яриад атаархаад ирэх юм уу нөлөөлөл бий болж эхэлдэг. Цагаан хилам гэж. Олон талын жишээнүүд дурдж болно. Та бүхэн сайхан олон сайхан нэвтрүүлгүүд үздэг бах. Энэ сайхан манай аваргууд, мундаг уяачд, алдартай хүмүүсийн сайхан нэвтрүүлгүүд байна. Тэр сайхан уяачд аваргуудын маань нэвтрүүлгүүдээр юу дурддаг вэ гэхээр одоо тийм харамсалтай зүйлүүд их дурддаг. Наадам төхөөд ирэхээр их ч нослорлоо. Наадмын маргааш ах нь өнгөрлөө гэх маягаар. Тэр сайхан хүмүүсийн яг наадам төхөөд ирэхээр яагаад заавалч үгүй муу мухай тохиолдод байна. Энийг монголчууд юу гэж хэлж ирсэн бэ гэхээр хар цагаан хилам, цагаан хилам.
Ерхэд бол атаархал гэсэн үг. Хүн сайн яваад ирэхээр тэрэнд атаархсны үднээс олон дахин яриа гарч нөгөө хүндээ нөлөөлөл үзүүлж эхэлж байна. Тэгвэл тэрний яг эсрэгээр нөгөө хүнд тийм яриа нөлөөлж болж байгаа бол лам хувиргууд маш сайхан сэтгэлээр бурхан багшаас ахуулаад хэдэн мянган жилийн турш уншаад ирсэн сайхан буйны ном, судар, өгүүлэг маш сайхан орчуулад үзвэл маш агуу гайхамшигтай өрөөлүүд, сайхан өгүүд бий. Тэр үгийг нөлөөлж уншснаар яг нөлөөлж болохгүй гэж. Хүмүүс атаархаад муу үгийг хэлэхэд тэр хүнд нөлөөлж болж байгаа юм бол лам бид сайхан сэтгэлээр сайхан үгийг хэлэхэд яг тэр хүнд нөлөөлөхгүй гэж. Ийм маягаар ном уншуулах тэргүүтэй зүйл үнэхээр нөлөөлдөг. Шинжлэх ухаан болон буддизмын харилцаа өнөөдөр маш өндөр түвшинд байна. Одоо жил болгон далаа багшийн зохион байгуулсан буддизм болон шинжлэх ухааны эрдэмтэд тэр мундаг Оксфорд гинөө, Харвард гинөө, Стэнфорд гинөө, Эмори гинөө тэр эрдэмтэд тэр энтхийн 40 шахсан халуун сарын турш ирээд биднэртэй хилцдэг, бидний юмрыг соёл, бидний үзэл судлыг анхаарал сонсдог, харилцан ярилцдаг. Монгол тариа шашин бол 1-р шат, шинжлэх ухаан бол 2-р шат, шашныг орох хэрэгтэй гэсэн үзэл яваад байгаа юм байна. Энэ буруу үзэл байгаа юм л да. Ерөнхийдөө шашнаас шинжлэх ухаан гарсан гэдэг үзлийн шашин гэдэг нь бол христийн шашин юм шиг байна. Христийн шашин хөгжүүлж ирээд шинжлэх ухаанд одоо Европ, барууны орнуудад тэгж хөгжсөн юм шиг. Эхлээд шашнаа дагаж сургуулиуд бий болж одоо соёлууд бий болоод шинжлэх ухаан хөгжөөд тэр шинжлэх ухаан шашнаас салаад явсан юм шиг байна. Буддизм бол биш шүү. Шашнаас шинжлэх ухаан үйлсэн шашин 1-р шат, шинжлэх ухаан 2-р шат гэдэг шашин дээр бол бурхны шинтэй байхгүй. Энэ бол өөр христийн шашин баг гэж харж байгаа. Энэ бидний өнөөдөр дэлхийн нийтийн хөгжлийг тодорхойлж байгаа мэдээч баруун болон Европ, Америк тэргүүдэд тэр орнодоос соёлыг дэлхийн нийтийн жишгийг хардаг бол тэд явсан жишээ нь ийм жишгээр. Харин буддизм бол шинжлэх ухааны жишийн зүйл болохоор их таарж байгаа, сонирхолтойгоо болохоор тэр мундаг эрдэмтдийн тэр мундаг халуун биднэртэй ярилцгаад хурж ирээд байгаа юм шүү гэдгийг та бүхэнд хэлье. Далаа багш яач баянаар. Ийм тэргүүтэйгээр буддийн үзэл номл үнэхээр хүнд хэрэгтэй, гайхамшигтай. Өнөөдөр Монголд болж байгаа муу муухай бүхний шийдэл гарч болж чадна. Гарцгүй зүгээр л ойлгох хэрэгтэй. Зөвхөн ном уншуулах, мэрглүүлэх, сүсэг энэ гурван тоонд эвлэх биш. Яг шашны гол үзлийг нь сайн ойлгож ухаарч үзэж чадвал өнөөдөр Монголд муу муухай юм юу болж байна? Муу муухай хүн хаана вэ? Тэр бүгдийн шийдэл нь гарсан ерөндөг нь буддизм болж чаднаа. Ийм зүйлийг л хэлхийг хүссэн энэ лекцийн хугацаанд. Мөн тэгээд тагшинд нь буддын шинэ 1-2 чухал зүйлийг би дурдъя гэж хүссэн. 2 зүйлийг би одоо хүм болгонд хэлье гэж бодож байгаа. Эхнийх нь ийм үзэл хүмүүст их байдаг юм. Хүн нэг л амьдранд хүсснээ хий. Энэ бол хамгийн буруу үзэл. Хамгийн муу муухай бүхний суурь болж болох үзэл. Хүн нэг л амьдрах хүсснээ хийх юм бол улс орон бусдыг бодох, хөгжил ямар ч хэрэггүй, өөрийгөө бодоод энэ насны жаргалыг бодоод дуусна. Ийм үзэл суртал бол хамгийн буруу үзэл суртал юм шүү. Та бүхэн ийм үзэл сурталыг битгий дэмжээрэй. Энэ бол буддийн шинтэй хүний үзлийн яг эсрэг байр суурь байхгүй болох ёстой. Итгэж болохгүй тийм байр суурь. Ийм үзэл бодолтой хүмүүс их байдаг юм байлээ, их ярьдаг юм байлээ, хүнд их хэлдэг юм байлээ. Энэ буруу шүү. Нэг л амьдрын хүссэн хий. Үгүй маа. Нэг л амьддаг юм аа. Хойд урт төрлийн талаар бас олон дахин ярьж болно. Энэ талаар яриад бас арай их та бүхний залхаас ядраас юм болох их урт болох байх. Гол нь бол энэ үзэл суртал буруу. Хэрвээ нэг л амьдрах хүснээ хийх бол бусдыг хүндлэх, ёс зүйтэй байх. Өнөөдөр би дарга бол нэг л амьдрах юм чи хүснээ хийгээл авилга өгөл аваад бүх юм хийж болно шүү дээ. Нэг л амьдрах юм чи хүснээ хий. Юу Монгол орн босд ямар хамаатай. Нэг л амьдрдаг юм аа, эргэлддэг юм аа, үйл үргэж байдаг юм аа. Чи энэ төрөлдөө айтайхан төрсөн ч дараа төрөлдөө яачч болно шүү. Чиний тэр зовоогоод байгаа чамаас дорд байгаа чиний дээрлэх одоо тэр хүмүүс чинь дараа төрөлд та хоёрын байр солигддаг юм шүү. Ийм үлийн үр гэсэн суурь номлол байдаг бурхны шинд. Хойдур төрөл үлийн үр. Бидний суурь номлол. Энэ хоёр суурь номлолоор юу гэхэд вэ гэхээр хүн нэг л амьдрдаг хүснээ хий гэдэг үзэл бол хамгаас хамгийн буруу үзэл, хүнд байж болохгүй үзэл. Одоо муу мухай бүгдийн өнөөдөр Монголд муу мухай бүгдийн суурь болж байгаа үзэл гэж харагдаж байгаа. Ийм үзэл буруу шүү гэдэг та бүхэн өөрсдөө сэтгэлдээ тунгааж мөн бусдад зөвлөж яваарай гэж хүсэж байна. Мөн дараагийн 2 дахь зүйл нь юу вэ гэхээр би нэг жоох хүүхдээс асууж үзлээ л дээ. Чиний амьдралын зорилго юу вэ гэсэн чинь ээжийн найзуудын хүүхдүүдээс дор орохгүй явах гинэ. Амьдралын зорилго нь ээжийн найзуудын хүүхдүүдээс дор орохгүй явж ивэл амьдралын зорилго өгдөж байгаа. Тэгэхэд их харьцуулж байгаа байдал юм шүү юм л да. Хүүхдтэй сугаж байгаа байдал нь. Хүнийг одоо бид нэр хойд ур төрлийн талаар ярьсан болохоор урд төрлөөс өгдөл авьяас гэж байдаг.
байхгүй хүнийг хитрхи шилээдэж болохгүй. Тухайн хүнд нь яг тааруулж, самд нь тааруулж номлоно гэсэн бурхан багшийн номлолын арга байдаг. Тэр мэтчлэнгээр үр хөвгтөд хандж яваарэ. Ийм хоёр үзэл сурталыг би хүн болгонд хэлхийг хүссэн. Одоо уулзсан хүн болгонд энэ боломж ташрамыг балимдуулаад та бүхэндээ бас айлтгаж байна. Энэ хоёр үзэл сурталыг та бүхэн хэрэгжүүлж яваарэ. Энэ бол зөвхөн шашны номлол дээр тулгуурсан үзэл номлол хэдий ч хүн болгонд авч болохоор, хүн болгон хэрэгжүүлж болохоор зөв соёлтой сайн сайхан нийгмийг бүтээж болохоор юм үзэл суртал байгаамаа. Яг шашин гэдэг талаас нь бүх юм мууч болохгүй. Шашинд бас аваа сайн юмнууд байдаг. Тийм болохоор шашин гэсэн бол муу байх албагүй, хит хуучаасаг байх албагүй. Өнөөдөр дэлхийн нийтийн хөл нийлүүлж алхаж байгаа үзэл суртал, хүнд хэрэгтэй үзэл сурталууд байна. Энэ бүгдийг авч төлөвшүүлэх нь бид бүгдийн бурхны шинтэй бид бүгд хэлээд авах хэрэгтэй. Мөн шашингүйч бэ биднэртээ цуг амьдарч байгаа тэр бүгдийг тусгуулж чаднаа гэж хэлмээр байна. Одоо бид бүгд хорлолгүй, дэлхийн хамгийн хорлолгүй инх тайвныг бэлэгддэг шашин. Тэгэхээр бид бүгд хүнд хорлохгүй байна гэдэг нь бид бүгдтэй амьдарч байгаа тэр бүх хүмүүс тустай байхгүй юу? Бид мөнгө хийхгүй байхад Монгол биднэртээ та бүхэн хаана амьдардаг вэ? Тэр бүх орнд тустай байгаад байгаа. Бурхны шиг ингэж хүн болгон тусыг хийж чадчих. Тийм болохоор Азийн буддистуудын инх тайвны баг хурал гэж хурал байна. Азийг тэр чигт цуглууллаа бид бүхэн. Монголчууд хийж чадчих. Монголын шашиныг хийж чадлаа. Та бүхэн сая анзаарсан бол Азийн буддистын инх тайвны баг хурал нэгдсэн үндэсний байгууллагаас нийгэм эдийн засгийг хариуцсан ерөнхийлөгчийн хүртэл өөрөө ирж байна. Олон улсын шашны байгууллагууд нийлж байна. Энэ юу вэ гэдэг нь буддизм бол хамгийн их тайван шашин бөгөөд Аз тэргүүтээ дайны дэлхийд их тайвныг зохицлоход өрн нөлөө үзүүлж чадна гэдгийг илтгэж байгаа юм шашин шүү. Энэ хүрээд энэ буддизм бидний амьдрал сэтгэлтэй лекц ийм маягтай байна. За одоо хоёр дахь хэсэг рүү оръё. Лекцийн хувьд иймэрхүү энэ бүгдийг та бүхэндээ дуртай гэж хүссэн. За тэгээд дараагийнх болохоор номын айлдвар байгаа. Номын айлдвар гэдэг бол яг бурхны шний шавьяас багшаас шав чихнээс чихэнд гэж явах ёстой юм дамжлага. Тийм байгаа болохоор та бүхэн маань энэ дамжлагыг авахын тулд эхлээд багшийн барилгатай байх ёстой. Хэрвээ одоо эхний ээлжинд одоо номын өмнө мандал уншина. Мандлын үед одоо та бүхэн багшийн барилга бий болно гэж бодож болно. Заавал ч бүгдээрээ их албагүй. Та бүхэн бурхны шинийг талаар мэдлэггүй болон яг сайн багшийн барилгыг сайн ойлгодоггүй бол багшийн барилга барилдах хэрэг байхгүй. Энэ бол алдас болно. Яг сайн багшийн барилга гэдэг бол бурхны шиний одоо энэ зөвхөн цэвэр шашны зүйл шүү та бүхэнд хэлээд хамгийн гол үндэс суурь нь болохоор багшаа барилгын тухайд насаараа багшаа хийнэ хүндэлж одоо буруучлан шүтгэх ёстой ийм дамжлага. Ийм хүнийг таних тул зүгээр л ном айлдна гэж юм тэндээс том лам ирж гин гэдэг сургаар очиод суугаад аваад байвал бас төдийлөн очиж дутагдaltaй юм аа. Тийм байгаа болохоор та бүхэн минь одоо энэ мандал хэмэх номыг унших үед үнэхээр бурхны шинийг сайн мэдлэгтэй багшд барина гэсэн үнэхээр зөв шийдэл байгаа бол одоо багшд барих сэтгэлийг бие хийсэл өргөхөөр энэ мандлыг өргөж бодох ёстой. Өөрөөр бол хэрэггүй. Ер нь бол төдийлөн бас шашин тухай та бүхэн өөрсдийнхөө мэдлийг мэдэх бах. Шашныг хэр ойлгодог, шашны үе дамжлыг хэр мэддэг тухайн хүмүүс өөрөөсөө мэдж байгаа бах. Тийм байгаа болохоор өөрсдөө шашны тухай сайн мэдлэгтэй биш гэж бодож ивэл энэ багшийн барилгын тулд бол хэрэггүй. Багшд байх хэрэггүй. Зүгээр л бурхны шашны үзэл нь ийм байдаг юм байна гэдэг бодож сууж. За тэгэхээр одоо эхлээд мандал өргөн. Мандлын үест одоо энэхэд бол мандал гэдэг маань бол одоо газар орныг бэлэгдэж өгч байгаа. Дэлхий хийхэд одоо төв болгоод бие сэтгэлийнхэн буйныг одоо дүрсэнд урвуулад тэр дүрсийг одоо сүмбэр уултай 4 твтэй 8 аралтай тийм газар орон болон бясалгаад багштай өргөж байгаа. Буйныг дүрсэнд урвуулж. Буйн гэдэг бол нэг тийм тодорхойлон дүрс байхгүй шүү дээ. Тийм болохоор дүрстэй урвуулж бясалгаад багштай өргөж байгаа. Бие сэтгэл 3. Багшийн барилга гэдэг бол тийм байдаг. Тийм болохоор энэ мандал гэдэг номыг унших үед багшийн барилгыг тогтоё гэж бодож байгаа хүмүүс байвал одоо өөрхөн бие сэтгэл 3 багш одоо энэ ламд өргөөд багшийн барилга тогтлоо гэж бодож бясалгах хэрэгтэй байна. За тэгэхээр одоо мандлаа унших уу та. Mekmitsevi drukchenjara segde mechembe bambu jembe yangan janghabe drukchendang hawa nupsandagvi. Mekmitsevi drukchenjara segde mechembe bambu jembe yangan janghabe drukchendang hawa nupsandagvi. Jabda dadwande mekmitsevi drukchenjara segde mechembe bambu jembe
사도암네 모점단다 득신주가 득점마얀다 그래서 외전자 발자도 우리수가 직등점마 저우도다 하다 저와다 남에다 다담면제 담보샘자 점단다 발자도 식제도 와다 잔자도 저도 접수 제모 점단다 득신주가 득점마얀다 그래서 외전자를 와든 샵소 담바 우리수가 직등점마 저우도다 하다 저와다 남에다 다담면제 담보샘자 점단 발자도 식제도 와다 잔자도 저도 접수 제모 담보 점단다 득신주가 득점마얀다 그래서 외전자를 와든 샵소 담바 우리수가 직등점마 하다 저와다 남에다 다담면제 담보샘자 점단다 발자도 식제도 와다 잔자도 저도 접수 제모 사시보지 죽심메대 나임레르든 세네다 잠바대 선자신도미대 본와예 도구남대 신단저 도른쇼 기탐 구루рат남은 함늘야다 야미. За сашидож гэдэг дахиад нэг унш. Яг энэ дөрвөн шат хамгийн сүүлд уншсан энэ ном шүү. Та бүхэн бас алдаа тогтоглоо үүднээс дахиад нэг уншия. За тэгэхээр та бүхэн яг одоо богинохон хугацаанд энэ хугацаанд юу бодох вэ гэхээр хэрвээ багш шавийн барилга тогтооё гэж бодсон бол та төдийлөн сайн бурхны шинээр сайн мэддэггүй бол хэрэггүй гэж хүссэн байгаа. Тийм байхад та бүхэн мэддэггүй бол хэрэггүй шүү. Тэгэхээр яг бурхан багш шавийн барилга тогтооё гэдэг энэ үгийг хэлтгэхийн тулд би хийсгэл гурваа өргөж байна гэсэн бодлыг үүсгэдэг. Тийм болохоор би хийсгэл гурваа энэ мандлын одоо газар орон болгоод энэ багштаа өргөөд насан туршдаа багшаа хэмээн хүндэлж шүтнэ гэсэн тангараг өргөж байгаа байдал. За ингэж бодох юм шүү. 사시보진 죽심메다이노임레름된 세네다 잠만의 선자신노임이대 본와예 도구남의 진단젓 조이 사시보진 죽심메다이노임레름된 세네다 잠바네 선자신도 미대 본와예 너군남들 신단저 도른쇼 사시워 죽셈메 도이나임레를 내세네다 잠바네 선자신도 미대 본와예 도구남의 긴단저도 소구마스루한다 타가다 이타임 구루다 남한다다 함니리암다 야미. За ингээд мандал гэдэг номны үүднээс багш шавийн барилга дуслаа. Бүрэлдлээ. За тэгэхээр одоо бас энэ ташрамд багш шавийн барилгын тухай жоохон дурдхад анзаарч байхад хүмүүс тэгдэг юм байл юм. Хаа хамаагүй таарсан зүгээр л лам хүн таарах болгонд л багшаа гэдэг. Тэр их дэмий зүйл юм байгаа шүү. Лам хүнийг зүгээр ламбугай гэж хүндэлж болно. Заавч багшаа гэх хэрэг байхгүй. Бурхны шинж багш гэдэг бол хамгийн чухал зүйл болохоор хаа таарсан хүн болгондоо багшаа гэдэг. Энэ үгийн үнцнийг жоохон алдагдуулаад байгаа юм шиг санагддаг.